Хотын дарга Налахын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км автозамын шинжиллийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж байгаа дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн юм а. За одоо автозамын шинжиллийн ажлын гүйцэтгэл 80% таа байна. 8 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд орох юм байна. За энэ мэтээр Налахт өргөт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. За нийслэлийн засгийн хөрөнгөөр бол одоо 63 дугаар байрнаас Чойрын зам хүртэл 1.7 км замын ажил хийж байна. За Улаанбаатар Налахын хоорондох зам маань хийж байгаа та бүгд мэдж байгаа. За мөн одоо бас Батрлын 17-18 дугаар гудамжны хүчилтэй ажил эхлэж байна. Өмөрцөгтэй уулзраас Нарангийн Брезер хүртэл 4.4 км замын ажил хийгдэж байна. Мөн хотын дарга амар сайхан Гачууртын уулзуураас Налах Чойрын уулзуур хүртэлх 20.9 км автозамыг шинжилэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай чанартай хийж гүйцэтгэх үүрэг өгсөн юм а. Гачууртын уулзуураас Налах Чойрын уулзуур хүртэлх 20.9 км автозамыг шинжилэн засах ажлын хүрээнд 2 урсгалтай явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын явц 18% таа байна. Үндсэн шалтгаан бол энэ гүүрүүдэд том хоолойны ажлуудыг хятад өөрсдөө хийж байгаас энэ тэр Баянзүрхийн том гүүрээс хятадаа шилжүүлэх маягаар ажиллаар энэ дээр л явж байна. Олон хүний ажил. Түүнээс өөр одоо тэргээр таяа шахахгүй. Шахсан шаардлага өгсөн Та нар энэ дээр тэгээ ямар хяналттай хийж байгаа юм? ерөнхийдөө Яг одоо тэр технологийн гормын дагуу энэ техникийн хоцтууд хийж байгаа юм байна уу зам дээр? Дутуу хийгдэж байна даа наад чинь. Та хэд ч одоо ихтэй ярихгүй байна. Та нар чанартай байхгүй энэ гүйцэж байгаа нөхдөж жолигтой одоо хийж байгаа юм аа. За Улаанбаатар хотын дарга амар сайхан ийхүү Налахт өргөд ажиллаж нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа зам засрын ажилтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад хурдан хугацаанд ажлаа дуусгахыг үүрэг болгосон юм а.